Шинжлэх ухаан таны мэдхүйн од мөндөр суваг үзэх сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Кино түүх нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост дэлгэнээр хүлээн авч сонсож байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монголын ажлын байрны үндэсний платформ Зангиа цэгийн за мөн Skytel компани хамтран ажиллаж байна. Студид хөтлөгч Энхбат Цэнгэл хоёр нар ажиллаж байна. Өнөөдрийн кино бол Rush Hour. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За өнөөдөр хөнгөн хөөрхөн тийм нэг кино ярих юм. Инэдмийн кино тийм. За Оргил цаг гэдэг нэртэй. За бид энэ жүжигчний тоглосон киног үзэхээр маш тийм гоё дотн дулаахан санагддаг. Монгол хүн шиг санагддаг. Харин тийм. Зөвхөн багаас анги үзээд өссөн. Ингээд ер нь бол бид нар дискээр биш кассетээр DVD-гээр энтер. Биш юу юм DVD. Сүүлийн үе юм яриад байгаа. За. Кассетээр үздэг байсан. Пүүх тийм үү. Тэгэхэд бидэнд ингээ инээд бэлгэлдэг байсан байхгүй юу? Тийм болохоор их дуртай. Юу гэсэн үг юм? Бүр зүгээр сонсно гэсэн үг юм уу? Биш ээ. Үзээд инехгүй юу тэр чинь гоё хошин шогийн инэдмийн кино гараад ихэр чинь. Тэнгүүт л энэ хүн яг манай талын хүн юм байна. Бидний найз юм байна гэж хүлээж авдаг болсон. Тэр маань ч гэсэн бидний тарихын цууцсан. Тэгэл одоо энэ харахаар л цаанаасаа л тийм нэг дулаахан өөрөө ч гоё хүн л дээ. За энэ хүний гол дүртэн тоглосон энэ киноны талаар ярина. За киноны санаа нь хэд 1991 онд гэлөө тийм. Лос Анжелес хотноо хятадын нэг дипломатчин охиныг хулгайлсан юм байна. Энэ тухайн үедээ нэлийн их шууган тариад ер нь нэлийн өндөр аваад хоёр орны харилцаа нэгээ сэв суун энэ гэдэг ч тийм. Тиймэрхүү үйл явдлууд болж исэн юм байна. Ер нь бол нэлийн шууган тарьсан гэсэн үг. За энэ үйл явдлаас сэтвлээд нэг Rose Lamana гэдэг нэртэй бүсгүй юу бичсэн байгаа. Зохиол. Гэхдээ нэг хошин юмнууд элементүүд оруулж өгөөд ер нь жоохон инэдмийн кино болгоод тэгж бичсэн юм байна. Тэгээд хараа тухайн үедээ энэ чинь 1995 онд энэ зохиолоо бичсэн. Тэнгүүд $300 мянган худалдагдсан гэж бодох юм бол маш өндөр үнээр зарагдсан гэсэн үг. Тийм байна. Тэгэхээр бол зохиол нь бол нэлээд тийм хүний анхаарлыг татах тийм сонирхолтой тийм зохиол байсан гэж харж болохоор байна. Сэдвэн ч ер нь тийм л юм байна л да. Тийм. За тэгээд кино хийх гэж зөндөө юм болсон. Кино хийх студ болдог үг нэ. Нэг продюсер тэр зохиолоо нотолдож аваад цаашаа ингээд студиуд тань штэ. За энэ кинонд хөрөнгө оруулаач. Ингээд лаг гоё кино гэсэн чинь бүгдээрээ ингээд татгалзаадсан юм. Ямар шалтгаан байсан гэхээр энэ зохиол амжилт болохгүй гэж зарим нь үзчихсэн бол зарим нь болохоор Jackie Chan тоглох юм бол наадах чи амжилтанд хүрэхгүй. Наадах чи Аз гаралтай хүн юу яриад байгаа гэдэг ийм хандлагаар хандж ирсэн байна. Гэтэл Jackie Chan чинь бүр амар хот болцсон, супер хот болцсон тий. Дэлхийд даяар түүнийг мэддэг. Хонконгийн кинонуудыг Jackie Chan-аар л бараг дамжуулж мэддэг болсон. Ийм хүн байхгүй. Гэтэл Jackie Chan дэргэлцэжсэн тэр хүмүүсийг одоо бурхан ивэг. Энэ нэрээ бараг анхны кинонах тий. Одоо тэр зах зээл гарсан. Jackie Chan-ы бүр 1980-ад онд анхны Холливуудын кинонд тоглож ирсэн. Тийм үү. Тийм. Тэгээд яг энэ киногоор яг Холливуудд бүр өөрийгөө ингэж тамгалсан байхгүй. Би Холливуудын жүжигч мөн шүү гэдэг. За тэрнээс өмнө бол түүнийг Хонконгийн Азийн суперхот гэдгээр нь л мэддэг байсан. За харин New Line Cinema гэдэг кино компани одоо энэ кино хийсэн байна. За New Line Cinema-г одоо бид нэр санах юм бол ийм нэг киноны хальс гарч ирээл тэгэл доор New Line Cinema гэж бич гардаг. Энэ ягаад чи энэ кино компаниг харахаараа миний лав ингэж дотор тийм бодогддог. Энэ гарцаагүй гоё кино байх нь гэж бодогддог байхгүй. Тэр одоо бүгжний эзэн энэ төр гэл гоё кинонууд байдаг л та. За тэрнээс бол бата ч юм уу те ингэж бодогддог болсон. Би ер нь бол New Line Cinema-д хайртай хичээлж байна. За гол дүрд алдарт домогт жүжигчин, найруулагч, продюсер, зохиолч, дуучин, за хамгийн гол нь орлон тоглогч Jackie Chan гэдэг нэртэй хүн тоглосон байна. За зөндөө одоо ярих юм бол зөндөө байгаа. Гэхдээ би дараа нь Jackie Chan-ы талаар бүр тусгай нэвтрүүлэг хийх учраас одоо ганцхан баримт дурдъя. Jackie Chan маань нэг Оскарын эзэн болсон юм. Бид яг нэр дэвшээл ингээл киногоор авсан гэж одоо ер нь харж байгаагүй шүү дээ тийм шүү дээ. Тийм. Тэгвэл Jackie Chan маань юу хүндэтгэлийн Оскар гэдэг юм авсан байхгүй. Энэ бол миний хувьд хамгийн нэр хүндтэй Оскар гэж би бодож байгаа. Яагаад тэгэхээр нэр дэвшиж одоо авснаас илүү гэж би бодож байгаа. Тэрээр нэг жил онцгой байгаагүй. Зарим жүжигчид чинь нэг жил онцгой болоод оргил үе гэж байдаг шүү дээ тэгэхгүйгээр. Тийм. Тэр үедээ биш. Энэ хараа насаараа онцгой байснараа энэ шагналыг авч байгаа байхгүй. За нэг жил ингээл дэвшээл авчин. Тэн дээр нь зохиол нь ямар ч байсан, дүр нь ямар ч байсан, найруулагч тухайн жүжигчнийг сайн тоглуулсан ч юм уу те. Бусад одоо нэр дэвшиж байгаа кинонууд жүжигчд нь ямар ч байсан ингээд одоо шагнал авах шалтгаан бол зөндөө байгаа. Нэг жилийн хувьд шүү дээ те. Тэнгүүд насаараа хөдөлмөрсөн хүний хувьд эн чинь бүр өстой
маш үнцэнтэй бүр ингээд хайрламар тийм үнсмэр тийм Оскарын шагналахгүй. За Жаки Чан энэ жилийн Оскарыг хүндэтгэлийн Оскарыг авах нэ гэдгийг сонсоод би л маш их баярлж байсан. За өөрөө ч гэсэн шагналаа авч явахдаа бүр маш их баяртай байсан. Байнга инээж явдаг хүн шүү дээ, тий. За тэрэн дээр бол ерөөсөө ам хоёр чихэн дээр гарцсан гэж ярьдаг. Тэгээд хараа аав нь ингээд Жаки Чаныг залууд нь ч юм уу байхад нь асууж ирсэн юм байна. Хүмүүс ингээд Оскар гэдэг юм авдаг юм байна. Кино хийдэг хүмүүсийн хамгийн том шагнал нь гинэ. Чи яагаад энийг авдаггүй юм? Гэсэн чи Жаки Чан аваа би чинь инээдмийн тийм тулаантай киноны жүжигчин шүү дээ. Энийг надаас мундаг хүмүүс нь авдаг юм аа. Тийм serious кинонд дүр бүтээдэг тэр хүмүүс авдаг юм аа гэж хэлж ирсэн байна. Маш их даруухан юм аа. Тийм байгаа зү. Гэтэл за миний хувьд миний л авчаа за ихэнх Оскар авсан хүмүүсээс бүр хамаагүй илүү тийм их хөдөлмөрлсөн юм байхгүй. Яг үнэ. Ингээд тэр шагналаа авч явахдаа бүр ингэж ярьж ирсэн юм байна. Сильвестр Сталлоныг гэртчихлөө. Нэг Оскарын баримл байдаг юм байна л да. Тэрийг харчаад бүр ингэ шохорхоод би чамаа нэг л өдөр авна да гэж бодож исэн. Би одоо авлаа гэж заалаар нэжгнүүлэн халах тасч байлаа. Нэрээсээ үнэхээр жаргалтай харагддаг те яг тэр Оскар авч явах үед те. Одоо яг. За найруулагч маань энэ одоо дэлхийн хэмжээний одыг одоо кинонд тоглуулахын тулд Өмнөд Африк руу ниссэн байна. За Жаки Чан тэрэнд зураг авалттай байсан гэж бодох юм бол Who Am I гэд би хин бэ гэдэг нэг кино байдаг шүү дээ. За. Тэрний зураг авалттай байсан болов уу гэж би бодоод байгаа юм. Оноор нь хөөгд бодохороо. Оноор нь хөөгд тэгээд Африкт гэхээр тэр Өмнөд Африкт нэг ингээд машинаар уралдаад нэг хахаар яваад байдаг шүү дээ. За ингээд нисэд очсон Жаки Чан шууд хариу хэлээгүй. Хоол цай идэж дайлж цайлчаад нөгөөдгөө шууд найруулагч шууд онгоцсон суулгаа явуулсан ба. За. Тэгээд нилээн ингээд яасан гинэ. Хатаасан гэдэг юм. Тэгэл нилээн гүрээсэн. Хүлээлгэж хагаад за ингээд зөвшөөрсөн байгаа кинонд тоглохтой. Гэхдээ нэг сони юм хэлэхэд Жаки Чан энэ 3 ангид энэ гурамсан кинонд тоглохдоо миний хамгийн дургуй кино бол энэ кино гэж хэлдэг юм байна. Би энэ кинонд мөнгөний төлөө тоглосон гэж хүлээн зөвшөөрдөг. Энэ нөгөө партнерлж тоглодог жүжигчний бас амьдралдаа үлдсэн авсан хамгийн үнэтэй бэлэг гэж бас ярьд юм билээ те. Тий, тэр талаар хоёулаа орлуултнаа. За. За энэ кинод бас нэг сони юм хэлэхэд энэ кинонд Жаки Чан өөрөө одоо анх удаага Холливуудын кинонд англиар өөрөө ярьж байгаа юм. Тэгээ өмнө нь яадаг ч байсан ингээд дахин дуу оруулаад явдаг ч байсан юм уу те. Энд дээр болохоор яг барьдаг ч үт юм уу те. Тий, энэ дээр болохоор яг шууд явсан гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр одоо өөр хүн дуу оруулдаг ч байсан юм уу гэж би бас гайхаад байгаа. Жаки Чантай адилхан болоотой хүн ч юм уу те. Тэгэхээр нэг хаачны нэг англи хэлж байгаа юм уу? Яг минийхээс ч сайн л да. Гэхдээ яг нэг шууд ингээд жүжигчний хуваар шууд англиар яриад дуу оруулаад ингээд жоохон хүндрэлтэй байдаг байсан юм шиг. За энэ кинонд яг найруулагчийн шахалтаар гэж дуу оруулаад шууд өөрөө дуу оруулсан юм. Энэ бас их сайн шүү нэр. Амар тийм хөрх инээдтэй сонсогддог үед байдаг гэдээ бас сонсч ирсэн юм байна. Тий. Энэ кинонд дэртээ шууд оролцсон болохоор. Тий. Тэгээ нэг ард нь нэг юу явдаг штэ. Блуперүүд явдаг штэ алдаанууд. Тэрэн дээр ингээд үгээ буруу хэлж билж байгаа гэдэг зөндөө гардаг тий. Freeze гэдэг зогс гэдэг нэг хэлж байгаа шүү дээ. Цагдаа ч тэгж хэлдэг. Тэнгүүд cheese гэж хэлдэг ч юм уу те. Гэх мэтчлэн алдаанууд бол ер нь гаргадаг байсан юм байна. За Жаки Чан кинонууд дээр нэг онцлог байгаа. Энэ найруулагч Brett Ratner гэдэг хүн байхгүй юу? Энэ ч уг нь энэ зохиолч нь өөрөө Холливуудын зохиол. Тэгээд гол дүртэн цагаан арьстай хүн тоглуулах гэсэн. Ийм зохиол явна. Тэнгүүд за Жаки Чаныг тоглуулъя гэд тэр жүжигчнийг авчирчаад тэр жүжигчэндээ тохирсон өөрчлөлтүүдийг кинон дээр зөндөө хийсэн. За. Жишээлбэл тэр зодооны хэсгүүд ч юм уу. Одоо ямар нэг үйлдэлүүд ч юм уу. Нэг эмгтэн хөхөн дээр санамсаргүй гараа тавьчихдаг штэ. Тэр мөр нь одоо Жаки Чаны өмнөх Хонконгийн кинондээс санаа авч хийсэн юмнууд байдаг ч юм уу те. Тэнгүүд бид нар Жаки Чаны киног дуусан гот ингээд дэлгэцээс холддгоо штэ те. Тийм штэ. Ер нь ингээд нэг юм энэсэн чихтэй ингээд нэг үлддэг шүү. Тэгээд нэг артаас нэг алдаануудын гарахын хүлээгээл суучдаг штэ те. Тэнгүүд тэр blooper gag reel гэж нэрлэдэг л те тэрийг гарахыг тэрийг энэ кинон дээрээ найруулагч мань оруулж гисэн байна. Тэнгүүд яг шууд энэ Жаки Чаны кино шүү гэд зарлчиж байгаа байхгүй тэрүүгээрээ. Ийм одоо бас онцлогтой. Найруулагчдаас энэ дээр нь баярлах хэрэгтэй юм шиг. За дараагийн гол дүр болохоор Крис Такер. Нэр Жаки Чаны талаар дараа нь бүр дэлгэрэнгүй ярих юм шүү. Тийм шүү. Шинүүд нь байл уршигээрээ те. Тийм 45 минут багтана. Тийм.
За Крис Такер гэдэг жүжигч маань мөрдөгч Картер гэдэг нэртэй хүний дүр тоглосон байна. Ястаа нэг ядаргаатайгаар энэ дүрд. Хоолоо моолон жингний хэлсэд төвхтөн шүү дээ. Тийм. Яг тохирсон хүн авчир тоглосон байгаа. За найруулагч болоод энэ Крис Такер хоёр яг энэ өмнө найруулагчийн анхны кинон дээр хамтраад ижилсэн байсан. За тэр кино нэлээд амжилттай яваад за ер нь ийм хамтрагч болсон гэсэн үг байна. За хэдий аман зогсолтгүй ажиллаж за тэр ч зогсолтгүй ажиллаж байдаг ч маш үнэн шударга тийм цагдаагийн дүрийг бүтээж байгаа. За зөв зүйлийн төлөө за өөрийн нэр хүндийн төлөө юугаач зориулахаас буцахгүй ийм цагдаа байна. Араа тэг дөрүүдийг бүтээдэг штэ. Тэнгүүд за энийг ядаргаатайгаар байна. За тэгвэл энийг яах юм? За энэ бол маш үнэн хүн байна. Кинонд нэг хятад охин алга болчихж байгаа шүү дээ. Тэнгүүд за энийг хятад охин алга болоод хэрэгцээд явчих болохоор байхгүй. Тэнгүүд энэ дүрийг яаж хийж яах гэхээр энэ цагдаа чинь жинхэнэ үнэнч тийм шударга цагдаа болохоор ажиллаа яс хийдэг болохоор тэр хятад охин алга болсон ч гэсэн одоо энэ хүн ингээд тэр охины төлөө ингээд бүхнээ зориулж байна гэдгийгээс харуулж амар маш гоё тийм дүр бичсэн дүр байхгүй. За тэнгүүд Жаки Чан болохоор би аварч чадсангүй энэ манай найз энэ хятадын элчин намайг ингээд буц гээд хятад руу би одоо буцлаа гэд явах гэж идэг шүү дээ. Тэнгүүд тэнцээ Картер боож өгөө гэдэг. Жаки Картаас очиод тийм за хоёлаа юу вэ? Аврал та гэл. Тэгсээр байгаад Жакиг мөрдөгч лиг ятгахсаар байгаа тэр охиныг аварж байгаа байхгүй. Ийм гоё бичигдсэн дүр. За энэ хөөрхөн дэлжгэр дүрд одоо маш олон хүний нэр яригдж байсан юм байна. За юу Bad Boys гэх кино гэдэг шүү дээ. Will Smith-ийн тоглолдог. Тэрнтэй хамт тоглолдог Мартин Лоуренс гэж жүжигч байдаг шүү дээ. Тэрийг бүр сонгоцсон баг яг энэ тохирно гэд сонгоцсон байсан. За тэгснэ арай болохгүй байна гэд Крис Такерыг сонгож байсан юм байна. За энэ дүрд шүү дээ. Eddie Murphy, Will Smith гэдэг бүр мондгууд яригдж байсан. Тэгсэн чинь нэг сонин нэр болж харсан. Tupac-ыг бас ярьж байсан юм байна. Оо хямарсан. Яг чинь зохиол нь 95 онд бичигдсэн шүү дээ. Түүнийг нэг насрахаас өмнө яригдчихсэн байна. За Крис Такерыг сонгосон. За Крис Такер маань жүжигчнэр нэг тийм алдартай байгаагүй. За энэ комедиан буюу одоо тийм илэглэгч тэрүүгээр их одоо нилээд одоо од болцсон ийм хүн байсан юм байна. За кинонд нэг их тоглоод байдгүй. За хидэн киног бид нэр сайн мэднэ. За хидхэн кино л байгаа. Нэг дэм гэдэг нэг мим мэдхүү. Хоёр ингээд өнгөтэй шүү дээ. Аймаг би бүр энэ жүжигчнийг бол ёстой мэдгүй байгаа шүү дээ. Тэгтээ тоглолт них гоё ингээ харж ирсэн. Нэг тийм нэг дэм гэдэг нэг тийм мим байдаг байхгүй. Тэр нь Friday гэдэг нэртэй кино юм. Би ч сайн мэдэхгүй. Ер нь л хүмүүс бол сайн мэдэх бах. Би сайн мэдэхгүй. Тэр нь бүр мим болтлоо ингэж явсан тийм. Бас нэг гоё нийтмийн дэр байгаа. Чамаг одоо яг мим гэдэлсэн чи яг саналаа. Ice Cube-тэй хамт ингэж тэр чинь байхгүй. Энд дүрсийн өгмөр юм байна бүр. За дараагийн нэг сайн мэдэх кино болохоор Taft Helmet гэдэг нэртэй. Тэрэн дээр ийм нэг нэвтрүүлэгч болж гардаг байхгүй. Бас яг юм дэлжгаар бүр нэг эмхтэй эрэхтэй мэддэггүй. Ийм гардаг юм. За дээр нэг юу гэж хэлсэн шүү дээ. Кинод нэг их тоглоод байдгүйгээ. За тэгвэл 1998-аас 2007 оны хооронд 9 жилийн хугацаанд ерөөс 3 кино тоглосон. Энэ нь манай киноны 3 анги байхгүй. За сүүлийн үед бас кино нэг тоглохгүй байх шүү. Тэр хамгийн сүүлд тэр нэг Air гэдэг нэртэй нэг Jordan Brand-ийн тухай нэг кино гарсан. Одоо юу ямар гэдэг вүлээ? Намтарчилсан гэдэг үлээ тий. Тэрэнд л нэг одоо дүр бүтээсэн байлаа. За манай хүн кинонд дээрх өөрийн хэлдэг одоо ихэнх үгийг өөрөө зохиож хэлсэн байгаа юм. Бичээгүй зүгээр л ирсэн. Импровизацаар явсан юм тий. Тэр дорн сэтгээд ингэж хэлдэг. Ер нь юм комедийн хүмүүс иймэрхүү юм да маш сайн байдаг шүү дээ. Тэггүүлгээ ухаантай гэлс сэтгэн. Тэг ийм хүмүүсийг би ястаа бүр маш их авьяастай толгойн хурдан ажилладаг ийм хүмүүс гэж би ойлгодог. За нэг шоронд мэдээлэл авах гээд нэг цагаан гар дээр очдөг шүү дээ. За тийм. Тэгсэн чинь тэр хоёр бүр ерөөсөө баг зохиолын дагуу явуу гэнэ. Хоёр талаас соёлаа ингээд үг зохиосоор байгаа тэр хэсэг болцсон. Тэр дунд тохирч үлдсэн үн хөрх юм байна. Жаки Чан байхгүй юу? Англиар сайн ярьж чаддгүй. Дээрээс нь хоёр нөхөр зохиогоод яриад идэг. За тэгээ ер нь бол ажиллахад маш төвөгтэй байсан гэж Жаки Чан өөр хэлдэг юм байна. Жүжигчин маань энэ хоёр жаах удаа танилцж байгаа шүү дээ. Тийм гэсэн. Энэ кинон дээрээ. Тийм. Энэ хүнтэй ажиллах хэрэгтэй. Үнэхээр хэцүү гэж одоо анх хэлжсэн байна. Зураг авалт 7 цагт эхлэх ёстой байхад Жаки Чан болохоор хариуцлагатай мундаг хүн 7 цагтаа ирээд
бэлэн байж. Крис Такер 12 цагт ирдэг гинэ. Оо за. За тэгээд одоо зураг авах ажил хийнэж байхгүй. Зураг авах гэж бөө юм болно. Зургийн дундуур утсан дуугарна. Уцаар яриад алга болчихно гэдэг бүр өстой нэг ядаргаа болсон гэнэ. Тэгээд бүр нэлийн хэд удаа жакет жаа ууралсан юм. Ингэж ажиллаж болохгүй. Юу болоод байгаа юм бэ? Наазууд чинь их юу штэ тэ зарчимч. Тийм байна. Хариуцлагатай. Тэгвэл манай нөгөө өнгө дэрстэй юм чинь. Асараад байдаг гоо. Тэгэл явчихсан баг. Тэстэ яг дүрдээ тохирсон байхгүй. Яг ер нь баг жүжиглэх шаардлага байгаа Крис Такер хувьд. Тэр маш зөв сонголт байсан байна тий ер нь. Тий. За гисэн хэдий ч 17 насны зүрхтэй хоёр жүжигчин маань маш сайн найзууд болж чадсан баг. Харин тийм гэсэн. Ерөөс бие биенээрээ зочилдог, бие биендээ хувцсандар өгдөг ерөөс хамаагүй ийм найзууд болсон. Тэгээ хин чин Хонконг руу хятад руу очиж айлчилдаг. Жаки ч гэсэн Америк зэрэгтэйднийхаар орж гардаг. Маш сайн найзууд гэж байгаа. Тэгээд нэг дурсамж ирдэг. Би Хонконг Жаки дээр очиод ингээ байжсэн чинь тэнд Жаки чинь бүгдийг эзэмшдэг юм байна. Чи яс буудал хэрэгтэй юу? Энэ миний буудал шүү дээ. Хоол идэх үү? Энэ миний ресторан шүү дээ. Ядаргатай. Тэгээд Жакиг бол тэнцээ бурхан гэж боддөг юм байлээ гэж. Крис Такер дурсан мэдг юм. Би нэрээ бид бурхан гэж бодоод тахтаарахгүй дээ. За ингээд нэг энэ хоёрч маш сайн найзууд болсон. Түрүүн Жаки чинь хүндэтгэлийн Оскар авсан шүү дээ. Энэ Оскарын түүний хамгийн сайн найз Крис Такер нь гард болж гисэн. Энийг болохоор жүжигчнээс өөрөөс нь бараг та сонсдог баг. Санал сонсдог баг. За хоёул эхний хамтран ажиллаж чадалцуулъя. Оо тийм үү гэж. За манай ингээд андуураад байгаа шүү зөө гэж. Кино түүх нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Skytel компани хамтран ажиллаж байна. За энд дэс маш гоё сонсууштай, мэдүүштэй үйлчлэгийг урамшууллыг санал болгож байгаа. За Тэнгис талын дээгүүр хайртай хүнтэйгээ мөрөөдлийн аялалд гармаар байна уу? Тэгвэл танд зориулсан Skytel-ийн шинэ урамшуулал зарласан байгаа. За энэ урамшуулалд оролцох юм бол одоо хосоороо мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах эрх болон бусад одоо дижитал бэлгүүдийг бэлгэлнэ. За яаж энэ урамшуулалд хамрагдах вэ гэвэл одоо шинэ хэрэглэгч болох. За дижитал картаар дансаа цэнэглэх. За эсвэл одоо дата багц авах, эсвэл одоо ашиглаж байгаа багцаа ахиулах. За энэ зэрэг одоо бусад үйлчилгээг аваад урамшууллын эрхийг цуглуулад мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах 3 хосын гэхээр одоо 6 хүний нэг болно гэсэн үг байгаа юм. Тэгээ дээрэс нь бүр баахан бэлэгтэй урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчэд одоо 11,000, 14,000, 21,000 гэсэн одоо үнийн дүнтэй картаар дансаа цэнэглээд тэгэд энэ аяллаа одоо азтан болох хөтөлбөрт хамрагдаж болж байгаа юм. За мөн сар бүр тодруулах iPhone 16-гаар утасны эзэн болох боломжтой. Бүр сар болгон тодруулж байгаа. За энэ урамшууллыг 2025 оны 4 сарын 30, 25 оны 5 сарын 30, 25 оны 6 сарын 30 гэсэн өдрүүдэд одоо сошиал хуудасаараа дамжуулаад тодруулах юм. За одоо нөгөө нэг бурхан минь надад даацмаа цайрлаач гэд залбираад нөгөө суглаагаа аваагүй сууж идэг гэдэг шиг. Одоо л яг тэр мөч чи ирж шүү. 1815 дугаараас лавлаад дэлгэрэнгүй мэдээлэл авах юм эсвэл одоо Skytel-ийн салбаруудаар ороод за эсвэл пэйж хуудасаар нь ороод бүх мэдээллийг дэлгэрэнгүй авч болно. За яг Skytel-ийн хэрэглэгчид бол одоо юухан байх вэ? 11, 14, 21 гэсэн хэрэглээндээ таарсан картаар цэнэглээл. За эсвэл одоо Skytel-ийн шинэ хэрэглэгч болоод энэ урамшуулалт хамрагдах боломжтой байгаа. Тий. Энд чинь тэгээд суглаа худалдаж аваагүй шүү дээ. Яг үнэ. Зөвхөн хэрэглээгээ худалдаж аваад тэгээ суглаанд оролцож байгаа. Яг тэр хамгийн гоё юм тий. Тий. Тэгэхээр 11,000-ын за хэдээд 3-4 хэрэг авчих л та. 3-4 суглаатай болчих шүү дээ. Тэн чи зөвхөн өөртөө л юм авч байгаа болохоос биш суглаа худалдаж аваагүй. Яг үнэ. Тий. Тэр их гоё шүү тэр. Энэ юу яасан бэ шүү? 4 сарын 30-ных нь явцсан байна. Явцсан юм байна. Одоо 5 сарын 30-нд одоо удахгүй болох гэж юм шиг 6 сарын 30 гэсэн хоёр. Тийм ээ. 7 хоногийн дараа 2 дахь хадсан тодорхой юм байна. За энэс гадна бас iPhone 16 хожин гэдэг бол бас эрхлүүлсэн санагдсан. Гоё. За Skytel-тай баярлалаа. Баярлалаа. За найруулагчаар Brett Ratner гэж хүн ажилласан гэж дээр хэлсэн. За энэ хүн бол анх ерөөсө дууны видео хийдэг байсан. Дууны клип хийдэг байсан юм хүн байна. Ерөөсө маш их клип хийсэн байл. Michael Jackson-ы ч гэсэн хэд хэдэн клип хийсэн. Ер нь бас авьяастай юм хүн байж. За манай кино болохоор 2 дахь кино. Манай кино. Тэгэхээр энэ 2 дахь киногоор л ийм ундаг кино хийсэн гэхээр бас авьяаслаг ийм хүн байсан байна. Өгөгдөлтэй. Тийм. За үүнээс хойш 3 анги гурвуулангийн найруулсан байна. За манай Rush Hour-ын дараа чинь юу найруулсан байлаа? X-Men-ийн кино. X-Men-ийн тийм. Last Stand байсан. За тэгээд Hercules гэдэг кино хийсэн. Тэр нь 14 онд сүүлд хийгдсэн. Бас продюсер байсан байлээ те. Wonder Woman дээр продюсерлсан. Тийм үү? Тийм. Одоо тэрийг өстой яа.
The Red Dragon гэдэг энэ Hannibal Lecter нэг анги байдаг байхгүй. Тэрийг бас найруулсан юм байна. За одоо бол кино урлагаас холтсон байгаа. Энэ хүний талаар би нэг гэх юм ярихгүй. Яг тэр болгоч бүтэхгүй юмнууд хийж исэн илрээд тэр нь тодорхой болсон учраас ингээд орхив. За. За production-та зураг авалтын үед юу болж исэн бэ гэдэг талаар цогц дурсахад Jackie Chan орлон тоглогч автдаггүй. Бид нар тэрийг сайн мэднэ. Өөрөө орлон тоглогч хүн шүү дээ. За гэхдээ манай кинон дэр нэлээд хэдэн хэсгээр нь орлон тоглогч авсан. Оо тийм үү. Тийм авахгүй бол Холливуудын одоо стандарт бас өөр байгаа. Чин гол дүрэн жүжигч нь өгчөж болохгүй. Тэмдэг даатгалын асуудал ч юм уу юу чинь тийм хариуцж байгаа учраас тийм хууль эрх зүйн асуудлуудаас болоод энэ дээр бол маш чанга хатуу тийм байдаг. Тийм болохоор яг Жаки бол би бол өөрөө хийнэ л гэж чаднаа л гэсэн баг. Тэгэн голгүйгүй энэ бол бид нар таныг хариуцж байгаа учраас гээл тэгсэн баг тий. Тийм. Энд чинь Жаки Чаны өөрийнх нь гарын үсэг шүү дээ тийм. Би орлон тоглогч авдаг юу яриад байгаа гэсэн чинь тэгж болохгүй гэсэн байна. За тэгсэн чинь кинон дээр бид нэр түүнийг гинтдэг ер нь бол үхэх шахдаг гэдгийг нь бол зөндөө харж ирсэн тийм. Гэл нэг насэлкэн дээр явбал эмнэлэг рүү ухаангүй энэ төр явж идэг шүү дээ. Тэгсэн чинь манай кинон дээр бас тэгэх шахсан гинэ. Хоёр маш том ингээд төмөр хайрцаг мөргөлдөх хэрэгтэй байж. Жаки Чан доошлцоод жоохон байж гад мөргөлдөх байсан бол яг тэр тухайн үед Жаки дөнгөж яасан чинь баг нэг дойлын зайтай л өнгөрсөн гинэ тэр. Дөнгөж доошлол нөгөө ярина гэсэн. Бүр үхэх шахсан базар байна л гэсэн юм шиг. За тэрнээс гадна юу яддаг штэ. Нэг амар дээрээс ундаг гэсэн үү? Рестораны. Мартчихлаа. За яг нэг дараа яриад. Нэг удаа Жаки Чан Стивен Спилбергтэй уулзч гэн. За тэгсэн чинь Спилберг бүр Жаки Чанд би чиний ажлыг маш хүндэтгдэг. Би ч юм ингэж хөтөн биширдэг шүү. За чи харин тэр аюултай зураг авалтуудаа яаж хийдэг юм бэ гэд гайхсан ба. Тэгсэн чинь Жаки өгдөөс нь та яаж хийдэг гэсэн чинь би бол яг та хойж үчгч яг байшингийн дээрээс үсгэж яхад нь зогсоогоол тэгэл CGI-аар ингээ хийчих шүү дээ гэсэн чинь Жаки Чан би болохоор нэг барилгаас нөгөө барилга руу үсрээд тэгээ дараа нь имлэг явдгаа гэсэн. Энэ бол маш хөөрхөн тийм хариулт байсан байна. Нөгөө нь тэгэл гэж өнгөрсөн. За кино нээлттэй хийхээс өмнө туршилтын үзэлт гэж хийдэг шүү дээ тийм. За тийм. Хинт ч юу ч хэлэхгүй байжгаад хэсэг бүлэгхэн хүмүүсийг оруулж хагаад за энэ кино үзэх ямар басны дараа нэг хэлээ шүү гэх тэнгүүд манай киног үзсэн чинь үзэгчд бүр маш дуртай байсан. Гэхдээ нэг гомдол мэдүүлсэн гинэ. Жаки Чан яга зодтолдохгүй байгаа гэсэн. Тэгэд харсан чинь нэрэл ерөөсө зодооны хэсгэд маш бага. Энэ чинь тулаант киноны доод шүү дээ тий. Тулдах хэвээр аль болох олон зодтолдох хэвээр. Тэгсэн чинь нэрээ бага бахаар нь за тэгвэл тулааны хэсгийг нэмээгээд Жаки Чаныг дуудаж авчираад дахиж одоо тийм зураг авсан баг. Энэ юм аль хэсэг вэ гэхээр хамгийн сүүлийн хэсэг дээр нэг вар хамгаалал зодтолтоод байдаг шүү дээ. Тийм. Тэр хэсэг ингэнэ. Тэр чинь энэ киноны бараг хамгийн гой зодоонтой хэсэг нөхгүй. Тийм шүү дээ. Нэмсэн ч болж. Тийм. Тэг хамгаалж жагаад арай гэж хамгаалсан чинь буудуулаад тагарчдаггүй нэг байдаг. За киноноос болж Rotten Tomatoes гэдэг нэг сайт байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Нэг үнэлгээ өгдөг. Тийм. За тэгвэл энэ киноноос болж Rotten Tomatoes гэдэг сайт нэгдэжсэн юм байна. За энэ вебсайтын эзэн одоо үүсгэн байгуулагч нь Жаки Чаны үнж фэн гинэ. Тэнгүүд яг ингээд Холливуудын хамгийн одоо заанхуудаа биш шүү дээ. Юу нэг том кинонд нээлттэй хийх гэж байгаа юм. За тэгвэл өмнөх Хонконгийн кинонуудыг хүмүүсээр үнэлүүлээ. Гингүүд 2-7 хоногийн дотор нэг вебсайт хийгээд тэгээд тэр Жаки Чаны өмнөх Хонконгийн кинонуудыг байршуулад тэгээд байршуулах жоох. Тэр кинонууд дээр санал авч эхэлсэн байна. Ингээд бидний сайн мэдих энэ сайт үүсгэн байгуулагдчихсан юм байна. Бүр Жаки Чанаас болж юм биш үү? Ямар гоё. Тийм. Яг Жаки Чаны бүр үнж фэн байхгүй. За одоо энэ сайт цааш өргөжөөд олон хүнд хүрсэн. За одоо энэ сайтын нэг хэсэг нь Warner Bros тодорхой хэсгийг эзэмшиж байгаа. За нөгөө хэсэг нь Comcast гэж акул тэнд эзэмшиж байгаа. Comcast-ийн нэг хэсгийг л ярих юм бол NBC буюу манай Friends-ийг хийсэн телевиз шүү дээ. Ийм том сайт байсан байна шүү дээ. Ямар гоё юм бэ те. Тэ. За тэгсэн чинь манай Жаки Чаны кинонуудаас баг хамгийн өндөр нь энэ байлгүй яалаа. Rotten Tomatoes дээр. За шааруу. Тэ. Бүр юу 3 дугаар анги 17% таа заяа. Тийм үү. Тэ. За Rotten Tomatoes-ийг би бол ойлгохдоо нэг евро мууц үндэг шиддэг штэ. За тэгвэл
энэ өндөг хэр биш өндөг гин помидор. Энэ помидор хэр шин байна гэдгийг тэгж шин помидор шийдвэл тэр гоё кино, гоё үзүүлбэр байна гэсэн ийм санаагаар өгсөн болов гэж би бодож байна. Бас магадгүй тий. За 2 дугаар анги. Эхний ангиас 3 жилийн дараа нээлттэй хийсэн байна. За эхний анги бол мэдээж маш амжилттай болсон. Тулааны урлагийн кинонуудын рекордыг тавьсан байхгүй юу? Эвдсэн. Хамгийн өндөр ашиг болсон ийм кино болсон. За тэнгууд 2 дугаар ангийн ажил баг шууд ирэх жилээс нь л хийгдсэн болов гэж бодож байна. За 2 дугаар анги бол бүр алдартай болсон л доо. За энэ ангийн жүжигчдийн сонголт өстой гоё. Бүр үнсээ тавьчмаар. За бидний бас сайн таних дуртай тийм хүмүүс тоглосон байгаа. За сүүлчийн эзэн хаан киногоор нь сайн мэдих Джон Лоун тоглосон байна. Тийм аюу нэг тийм хөрхэн болгосон царайтай жижиг чинь тий хятад. Тийм. Тэгэд энэ хүн уг нь ингээд нэлийн алдартай цаашаа ингээд хөгжөөд явах болов гэдэг тийм хүлээлттэй байсан жүжигчин байхгүй юу. Тэгсэн чинь юу яагаад энэ жүжигчний амьдрал миний амьдралд одоо философитой ч юм уу нийцэхгүй байна. Би энэ жүжигчний амьдралаас болоод нэлийн ингээд юу яагаад жоохон хэцүү амьдраад байна гэд энэ карьераа болсон. Замлаа өндөрлүүлсэн. Ямар сайн тий. Тийм. Өөрийнхөө үзэл бодолд асар хэмжээсэн байна. Тийм. Энд чинь од болоод гоё л баймаар юм тий. Тэгсэн үгүй байсан байна. За ингээд ер нь баг энэ манай Rush Hour 2 дугаар ангид тоглоод 2001 онд штэ. Тоглоод тэгээд цаашаа нэг кинонд л тоглосон болов гэж бодоод байгаа. Яагаад нэг юм нэг хааны дүрээрээ байдаг штэ тий хүмүүс их сайн мэдэр мөн бидтэй. Тийм тэр чинь нэг сүүлчийн эзэн хаан. Тийм сүүлчийн эзэн хаанд тэр бол ингээд маш гоё дүр байдаг штэ. Өөрөө нэг тийм гоё харизмтай гоё жижиг. Тий. Яг тэр тоглолтыг харах юм бол харизмтай заяа. Гэтэ чи түүний нүднээс айцсаг болж хардаг баг. Тийм үү. Нэг надад бол их таалагдсан. Яг тэр дүрээрээ л бодож чинь өөр санаад байна. Тийм. Магадгүй бид нэр зохиолын мэддэг болохоор айц болж хардаг ч биш магадгүй. Гэтэл надад бол тэнд нэг санаа зовсон тийм жоохон хэцүү санагдаад байдаг. За дараагийн гоё дүр болохоор Зижан. За Memoirs of Geisha гэдэг киногоор бид нэр сайн мэдэх ер нь л тийм үзэсгэлэнтэй бүсгүй байна. Тийм. Жанс. Хятад нэр нь Жанс. Тийм үү тийм. Цанаа гочлэр. За энэ кинон дээр харин эсрэг талын дүрийг бүр маш чадварлаг гоё бүтээсэн. За энийг нь л манай Крис Такер ч хэлдэг. Чи үнэхээр үзэсгэлэнтэй юм. Хоёлаа гоё хосууд болох байж. Даанч чи солиотой дийд байна гэж хэлдэг байхгүй. Тэр нь бол үнэхээр үнэн гоё тоглосон. Үнэхээр үзэсгэлэнтэй хэвээрээ байсан. За тухайн үедээ ер нь бол нэг хэсэг Азийн бүр том кинонууд дүр бүтээдэг байсан. Юу лээ? Hero дээр гардаг. Тэгээд нөгөө Hidden Tiger юу лээ? Ер нь их гоё тийм зөөлөн төрхтэй уг нь. Тийм. Айгуу гоё хөөрхөн. Тийм, тоглолтод тэгснэ айгуу гоё дайч. Тийм. Уг нь ингээд цааштай нэлийн хот болох болов гэсэн. Одоо бол кинон тоглосоор л байгаа л та. Гэхдээ тэгээд ер нь жоохон зураг алтарчлаа тийм. За манай бүсгүй маань англиар сайн ярьж чаддгүй байж. За. Ер нь барыг мэддэггүй байсан юм байна. 2001 онд. Тэгэд сурах гэж нэлийн тийм зүтгэлтэй байсан гинэ. За тэгсэн чинь нөгөө нэг би чамаас англи хэл сурья гэдэг Розалин Санчес гэдэг 2 дугаар ангийнх нь нэг латин хүүхэн гардаг штэ. За. Тэрэн дээр яваад очихгүй юу? Тэгсэн чинь нөгөөх нь мэдээж латинаар ярина үстэй. Тэгээд чи надаас сураад хэрэггүй би чинь латинаар ярьдаг. Чи Аз хүн латин англиар ярих юм бол наа чинь утгаа алдсан бол. Ачи юм бол ингэдэг. Гэт ер нь жоохон төтгөлцүүлсэн юм байна. За найруулагчтай харин уучраа олох гэж нэлийн асуудал болдог байсан. Jackie Chan ер нь л орчуулж өгдөг байсан юм байна. Тэр бол тодорхой бах тийм. Тийм л бах. Найруулагч юм ингэж ингэж хэлэх юм шүү дээ. Зарим үед Jackie Chan байхгүй юм шүү дээ. Тэнгүүд нөгөө хоёр чинь үйл хөдлөлөөр. Нөө өстө нэр явж өгнө тохиол цангаагаар. Тийм. Хоёр санагч шиг юм дээ. Байдаг юм шиг байна. За, манай Крис Такер маань Майкл Джексоны улаан фэн. За. Тэгээд бас сайн найз нь байсан. Одоо л домог маань дэшээ дэвшсэн шүү дээ, тий. За, кино их хамт үздэг, хамт гадуур гардаг бүр юм нэлийн дотны найзууд байж. За, тиймдээ ч фэн гэсэн шүү дээ. Майкл Джексоны дуунуудыг их дуулдаг. Тэгээд бүжгийн дагаж бүжгэлдэг кинон дээр бас зөндөө гарч байгаа шүү дээ. Бүжгийн дагаж хийгээл дуулаад байж байгаа. За 3 дугаар анги дээр нь юу гэдэг шүү дээ. 3 дугаар анги дээр нэг караокед 2 дугаар анги дээр харин та 2 3-ын ялгадгүй юм аа. Би холиод идэв. Ингэдэг. 2 дугаар анги дээр нэг караоке ороод дуулдаг байхгүй. Тэр хоёр чинь зугаалж байгаа л Jackie Chan нөгөөдг чинь нэг караокед оруулаад үлдээчихдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөөдг чинь байж байгаад ингээд
дуулдаг байхгүй юу тийм чи. Нэг хятад гар тэнд Майкл Джексоны дууг дуулах гал чадахгүй. Тэгээ манай хин Картер яаж тэсгэвд очиал мимик нь бол дуулна шүү дээ. Жингис олгороос. Гэтэ тэр чинь маш мундаг дуулж байгаа. Тий. Тэсн нэг баримт байсан юу гэхээр тэр дуулж байгаа нь юу Крис Такер маань тэгж дуулж байгаагаа бичүүлэх тийм сонирхолгүй байж. За. Үгүй би Майклыг дөөрөхгүй гэд. Тэгсэн чинь яг нэг зураг авалтын дундуур нөгөөдөг чинь ингээд тэр хавийг хүмүүсийг хөгжөөх гээд дуулсан юм байна л да. Тэнгүүд найруулагч зурлагч нартай хэлээд занадгаа бичиж ирээгээд нууцаар бичсэн юм. Тэгээд бүжгэл мүжгэлж байгаа дандаа нууцаар байсан юм. Тэгвэл гоё юунд ч баригдахгүй яг өөрөөр байсан байна те. Тий. За ингээд кино нээлттэй хийсний дараа Майкл Джексон манай Крис Такер л залгаад кино гэж үзлээ гоё наа гэж ярьдаг шүү дээ. Гэхдээ чи буруу хөл өшгөлээд байна гэж загсан гинэ. За өөр бас нэг алдартан Кристтэй холбогдож байгаа. Тэр нь болохоор Коби Брайант юм байна. За Хонконгд зураг авалтын үеэр хүн болгон түүнийг хүн болгонч ихэнх хүмүүс түүнийг Коби Брайанттай андуураад иж. За энийн ч гэсэн кинон дээр хошигнол болгож оруулаад нэг эмгэн манай Картер л ойрлтын гинэ. Хөөе копи замаас зээлч гэж ойрлтдаг гинэ. Тэгж оруулсан юм. Өвөө нэрээ бас нэг кинон дээр оруулсан нэг юу гэдгийг. Бодит явдлаас сэтүүлсэн юм. Жаки нөхөн хоёр уулздаг штэ. Крис Такер хоёр. Бүр анх уулздаг юм чинь. За. Тэгтээ бүр ингэ шулганаал нөгөөдөг чинь Крис Такер чинь. Тий. Бүр ингэ тэгж 30 минут уулзсан гэж байна. Тэгэд уулзалт дууссаны дараа Жаки чан төлөөлөгчтэй хандаад энэ гарын амнаас гарч байгаа нэг ч үгүй би ойлгосонгүй гэж хэлсэн. Тэр үнэн үг байсан баха. Тэр үнэн үг байсан. За энэ үгийг харин бас кинон дээр хошигнол болгож оруулдаг. Онгоцны буудлаас тасдаг штэ анх. За. Наа юу лиг. Тэгсэн чинь англи хэл мэдгүй юм шиг царайлал байдаг штэ тий. Тэгэхэд Крис Такер хэлдэг байхгүй. Чи миний амнаас гарч байгаа ядаж нэг үгийг ойлгож байна уу гэж асуудаг. Тэгвэл энэ болсон явдлаас хэдүүлж юм гоё хошигнол оруулж гисэн байна. Яста гоё дончтой орсон байна. За нэг балерин ярихад манай гол дүрийн хоёр гудамжаар нүцгэн гүйдгээ. Хонконгийн гудамжаар. За тэр бол яг төгжрөл дунд зураг авсан бүр яг жинхэнэ амьдрал дээр зураг авсан ийм зураг юм байна. Манай продакшныхан юу тэнд зураг авах зөвшөөрөл авч чадаагүй юм гинэ. Тэгээд за та хоёрыг бүр яг ингэж гүөхөөсөр аргагүй наа гэд за тэр төрсөйтэй л байсан л баг л та тий. Тэгээд энийг сонссон чи их гой санагдсан. Машиндаа сууж исэн чинь Жаки чан нүцгэнгүйч болсон ч юу болоод байна гэж бодно өстэй тий. Тэгвэл ямар ч бэлтгэлгүйгээр зүгээр шууд амьдрал донд оруулаад гүйлгцсэн юм байна тий. Тий. За бас нэг киноны сонирхолтой баримтыг хэлэхэд $1 триллион гэж байгаа. Хуурамчаар хийсэн. Тэгээд доллар дээр чинь ийм үг гэдэг байхгүй. In God we trust гэдэг. Бурханд бид итгэдэг гэдэг үг гэдэг. За тэгсэн чинь манай хуурамч доллар дээр болохоор In dog we trust гэдэг. God-ыг өөрчлөөд dog болгоцсон. Тийм доллар хийсэн. Гэхдээ энэ доллараа бүр яг жинхэнэ юм шиг хийцэн гинэ. Маш бодтой юм шиг. Тэгээд ялгагдвал тэр үгээрээ л ялгагдах юм байна тий. Бараг л тех юм шиг ба. Гэхдээ мэдээж нууцлалын зөндөө юм дутуу тийм байгаа л да. Харахад бол яг л доллар гэж дээ. Тэгсэн чинь олон хэсгийн жүжигчд нөгөөдгөөс нь хулгайлсан баг. Ашиглаж тэнэг тийм шүү дээ. Харин ашиглаад хажуудлынхаа казинороо гүйж ороод нөгөөдгөөр тоглох гэсэн чинь өвөн чи хуурамч байна гэж мэдэгдээд тэгээд нөгөө хэд чинь хуурамч хүн гарахаар яг шууд цагтаар ярина. Холбооны мөрдөх товчоор ярина. За холбооны мөрдөх товчоо энэ дээр маш шуурхай арга хэмжээ аваад манай зураг авалтыг тэр дорн зогсоосон баг. Тэгэж. Ингээд хэдэн өдөр зураг авалтын ажил саацсан. Нөгөө нэг гаруудаас болж штэ. Энэ одоо манай киноны жижиг хэрэглэл байсан юм а гээл дайрсан баг. Яг үнэн. Тэр жижиг хэрэглэлийн багийнхан бүр асуудалд орсон гэж. Тийх баг. Яагаад ийм адилхан хийж байгаа ингэж болохгүй шүү дээ. Тэг чи доор ингээд зураг авалтанд ашиглах гээд бичиг байх хэвээр. Тэр бичиг чинь хаана байна? Тэг бүр асуудалд ороод ер нь жоохон эвгүүцсэн юм байл. Дараагийн хамтран ажиллагч. За тэг ганц өгүүлбэр хэлчихэд тэгээд дараагийн хамтран ажиллагчаа хэлээ. За бас зураг авалтныг зогссон шалтгаан байсан. Зургийн талбай дээр согтуу гарууд машинтайгаа орж ирсэн. Тэгээд ерөөсөө тэр эд хэрэгсэл юу гэдэг камер хөл бүгдийн дайрж унгаагаад азар харин хүн бэртэйгүү ийм асуудлаас гарч ирсэн юм. Мангарын тий. Шалт тэнэг. За. Манай кино төвх нэвтрүүлгийн дараагийн хамтран ажиллагчаар Монголын ажлын байрны үндэсний платформ Цангацэг юм байна.
За Монголын иргэн бүрт одоо ажлын байрны Монголын иргэн бүрт ажлын байр ураатай Зангиа цэг юм байна. Ажил хайж байгаа хүмүүс бол ажилтаа авахар төлөвлөж байгаа компаниудыг хооронд нь одоо холбож өгдөг. Монголын ажлын байрны үндсэн платформ төдийгүй Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн бүр 95%-ийг одоо хангаж ажиллаж байна. За Зангиа цэгийн эмэн аппликейшн болон веб хувилбартаагаас гадна цахим сургалтын платформ, аудио номын сан хүртэл байдаг. За эдний номын сангийн номууд одоо миний мэдхээр л 75% нь үнэгүй байдаг шүү. Аудио ном сонсгол. За тэгээд хүний нөөцүүдэд зориулсан сэтгүүл зэрэг одоо ажилтны ур чадварыг дээшлүүлэх, ажлыг хялбарчлах, бүтээмжийг нэмэгдүүлэх 20 гаруй төрлийн бүтээгдэхүүнчлэгийг зах зээл таниулан ажиллаж байгаа. За Зангиа цэгийн нэг ёстой нэг мэдх юм да гэдэг шиг. За одоогийн байдлаар бол одоо сая 100 мянган эргэлэгчтэй 10 мянган байгууллага 24 салбарын 20 мянган ажлын байр нээлттэй зарлагдсан байна. За салбаруудаас одоо жишээ дурдах юм бол 45-аас дээш насны иргэдэд зориулсан 750 мянгаас дээш ажлын байр байна эднийд. За туршлага шаардахгүйгээр 1650 гаруй одоо ажлын байр, барилга, үйл хөдлөх хөрөнгө, банк санхүү гэх мэт салбар тус бүр 1200-аас 1500 ажлын байр таны хүлээж байна. Тэгэхээр Зангиа цэгийн мэнийг манайх одоо хэдийн хандахгүй мэддэг болсон баг. Гэхдээ мэдгүй хүмүүс нь мэдээд аваарай. Ажил хайж байгаа. За эсвэл өөрийнхөө ур чадварыг сайжруулахыг хүсэж байгаа бол одоо энэ Зангиа цэгийн мэний янз бүрийн сургалтууд байна. За тэр аудио ном байна. Бүх зүйл одоо нээлттэй байгаа. Ажил олдохгүй байна гэдэг ах юм ердөө байхгүй юм билээ шүү. Тэгэхээр энэ нь бол ажлын байр. Дээрээс нь 45-аас дээш насныханд ажил олох хэцүүлээд байдаг. Үгүй энд чинь бүр 750 мянга одоо 750 гаруй ажлын байр байна. Яг засах гэж хэлсэн үү гэж. Чамайг дуусгаар чинь за хэд гинэ гэдээ асуух. 750 мянга гаруй аж би ч одоо математикийн гүнзгий сурч ирсэн байгаа шүү дээ. Тоон дээр л гацаад идэв. Тэгээ ийм ажлын байр бай шүү манайха. Дээрээс нэмээд ирэхэд хэлэхэд одоо Зангиа цэгийн миний аудио номын сангийн ихэнх номыг би уншсан байдаг. Тийм үү. Оо ясан гоё. Ихэнх гэж загсуурчдаг. За тэгвэл одоо Зангиа цэгийн миний Зангиагийн тэр аудио аудио гэж аппликейшн татдаг байхгүй. Зангиа аудиог татах юм бол манай цэнгэлийн хоолойг нэлээх сонсох нэ. Нэлээх сонсно. Тийм Зангиа цэгийн миний гоё юм. Яг өөрийнхөө чадварт тохирсон тэр ажлыг хайж болж байгаа. Тийм. Би тийм мэрэгчлээ, ийм мэрэгчлээ. Одоо л ер нь мэрэгжил нэх харгалцахгүй болсон болов уу гэж би бодоод байна. Ер нь л тийм чи яг юу хийж чадах юм? Тэрийгээр идхий гэдэг. Тийм бод хандлага бол ер нь гоё шүү дээ. Тийм шүү дээ. Тэг чи юу хийхдээ аз жаргалтай байдгийг. Тэрийгээр идхий л дээ. Манай тэр ажлын байр чинь байна. За тэгвэл та тэр ажлыг яаж яах вэ гэхээр за би ийм чадах юм а гэд тэр хайлтаараа хайхад яг тохирсон ажлын байр чинь гараад ирнэ. Залуу хүүхд ингээл ажил хийх гэхээр ямар туршлагатай вэ гэдэг чинь дуучлаараа бүгдээрээ туршлагагүй төрдөг байгаа шүү гэдэг шиг хүсэл нь байна тэгэл ажиллая л да. За баярлаа. За баярлаа. За 3 дугаар анги гарсан. За 2 дугаар ангиас даруй 6 жилийн дараа. За тэгэхээр ер нь бол нилээн бодож ээж тэгээд Жаки Чаныг ч гэсэн нилээн нээрж ээж ингэж хийсэн байх. Жаки Чан ч надад дургүй штэ энэ кинонд та. Тэгээд байгаа. Тийм. За ирээ тоглооч гэсэн үгүй гэсэн байна. За ингээ эхний ангиас 9 жилийн дараа гарсан байна. Энэ киноноос Жаки Чан 53 сая долларын ашиг олсон гэж тоолдог. Вау. За Крис Такер гэтэл 3 анги нийлээл 40 хэдчихвүлээ. Тийм ашиг одоо цалин авсан гэдэг юм байна. За уг нь 3 дугаар ангийн цалин Жаки Чаных 15 сая, Крис Такерих 20 сая байсан боловч Жаки Чан нийт орлогын 15%-ийг авахар тохиролцсон байна. За мөн одоо хятад болоод одоо Хонконгт гарах эрхийг Жаки Чан авахар болсон. Тэрнээсээ маш их мөнгө олсон. Тийм, маш их ухаалаг гэрээ хийж чадсан баг. Тийм байна. Эхний анги маань 33 сая доллараар хийгдээд 224 сая доллар олсон бол 2 дугаар анги нь хамгийн амжилттай гэж баг хэлж болохоор нь 90 саяар хийгдээд 347 саяыг олсон байна. За харин 3 дугаар анги нь 140 саяар хийгдсэн. Маш их мөнгө гэсэн үг. Тэгээд болсон. 258 саяыг олсон. За энэ ашиг нэх болоогүй. Ийм болохоор та 4 дугаар ангийн зураг авалтыг зогсоосон. Уг нь 3 дугаар анги дуусаад шууд 4 дугаар ангийн зураг авалт эхлэхэд зохиолч бэлэн бүх юм бэлэн болцсон байж. За гэтэл 3 дугаар ангийн амжилтаас шалтгаалаад ингээд 4 дугаар ангид цуцлагдчихсэн юм байна. Розалин Санчес гэдэг бүсгүй 20 дугаар ангид гарсан шүү дээ. За тэр бүсгүйг одоо 3 дугаар анги дээр тоглосон гэж би сонсчод гүү гардггүй штэ гэд хэрүүл хийсэн чинь тоглосон байдгийн байна. Энэ болохоор нөө хасагдсан хэсэг өөр төгсгөл гэж байдаг шүү дээ. Тийм, хоёр төгсгөлтэй кинонд байдаг шүү дээ өөрхөн. Тийм. Тэнгүүд ингээд 4 дугаар анги үргэлжлүүлэх гээд өөр төгсгөл хийцэн байсан юм байна л да. Яг тэр өөр төгсгөл дээр нь маш үзэсгэлэнтэйгээр гарч ирдэг. Яа дурламар зэ. Тэгээд 4 хийгдэх нь мэддэг болгоомлаас юм тий. Тий, тэр хэсгийг насчиж байгаа. Уг нь яа тийм хөөрхөн хэсэг байсан. За 3 дугаар ангийн зураг авалт маань Франц улсад хийгдэж байхад
За нэрт найруулагч Роман Полански. Би энэ киноны шүтэн бишрэгч байна. Надад нэг жижиг дүр өгөөч гэсээр хурж ирсэн юм байна. За энэ болохоор одоо манай хэд маш тийм таатай санагдсан. Тухайн үед нь Роман Поланскигийн асуудал нэг юу байгааг баг. Нөгөө хэрэг явдлаа. Тий. Газар аваагүй байсан баг. Тэгээд ер нь бол шалгагдчихсэн ч юм уу тий. Нотлогтойгоо тийм байсан баг. Ингээд одоо манай кинон дээр нэг Франц мөрдөгчийн дүрийг бүтээдэг юм. Нэг хальт ороод гардаг хэсэг байдаг шүү. Хальт гэж хэлсэн бас гайгүй. Бас хөөрхөн фаны бас тэр чинь тий. Тэр чинь манай хоёрыг шалгаж байгаа, үзлэг хийж байгаа. Тий. Тэгвэр доор үзлэг хийн. Тэгээ зүйлд нь зодуулна чинь бас хөөрхөн юм бүтээсэн баг. За энэ хүн болохоор тэр нэрт найруулагч Роман Полански. Бид нэр The Pianist киногоор нь маш сайн мэддэг. Тий. Тэр еврей төгөлдөр орчин тухай гардаг маш гоё кино байдаг шүү дээ. Тэр талаар тэр киноны талаар ирээдүйд хоёлаа ярина. Тийм үү. Маш их шагналж авсан энэ кино тий. Ерөөсөө ярихгүй болохгүй. За ингээд хоржоонтой нэг зүйл нь юу гэхээр манай Brett Ratner бас Роман Поланскитай адилхан энэ хоёрын адилхан асуудалтай хоёр найруулагч байгаа. За энэ талаар бас нэг ярмааргүй нэг чинь. Уг нь бол таста. Оргил үедээ явж байгаад тэгэл яатсан тий. За нэг гоё хүн тоглож байгаа. Бид нэр хараад бүр цаанаасаа л нэг жинхэнэ эр зөрөгтэй үнд шудраг жинхэнэ самурайг болж хардаг юм хүн байгаа. Хироюки Санада гэдэг маш гоё жүжигчин байдаг. Last Samurai дээр яг жинхэнэ самурай болж гардаг шүү дээ. За тийм ээ тийм. За өстой гоё хүн өгнө. За гэтэл манай кинон дээр эсрэг талын дүрийг бүтээдэг. За өөр бас эсрэг тал нь Wolverine дээр бас эсрэг талын дүр бүтээдэг юм байна. Гэтэл манай кинон дээр эсрэг тал дүр бүтээж байгаа ч гэсэн маш гоё хэвээрэл байна. За тэгвэл энэ дүр дэвштэй те манай хүргэн Стивен Сигалыг бас ярьж ирсэн юм байна. За мөн Жан-Клод Ван Дамыг бас ярьж ирсэн юм байна. Европ тийнгийн гүтэл Ван Дам гэж шуурцгаасан юм шиг байл. Тийм байна те. Манай хүргнийг манай хүргэн тохихгүй. Арай л бас хав болчих واخа та нэг л тийм санагдчих. Тэр чинь манай хин чин Санада чин тэр хашаа машаа давж өсөрч байгаа шүү дээ. Манай мөнгөийг бол өсөрөхгүй бах уу? Хашаагүй байя гэж дайрч байгаа. Яг бол хашааг нэвт цохоод гарчиж мэддэг юм. За гаргал. За энэ киноны зураг авалтанд зориулж Эйфелийн цамхгийг 7 хоногийн турш ашиглах хэрэг авсан юм байна. Гэтэ нэг сонин юм байгаа нь гэрлээ хизээч чамаагүй асаж унтрааж болно гэж. Үүрээр чамаагүй, шүн чамаагүй гэд. Тэгэхээр тухайн үед бол их л сонин зөвшөөрөл байсан болоо гэж харж байна. Чи яг хүмүүс ингээд гоё байж чинь гэрэл унтарч хасаад байвал би л ингээд зочлоод анхудаа Эйфелийн цамхыг харсан чинь гэрэлж байгаа. Хайшаа би мэдрэлмтэй юм шиг ингээд шүн өдрөг хасаад идэм байгаа гайх ш. Тийм юм болж исэн юм байна. Тэр нь бол юу дуртагаал хийх гэсэн үг л дээ ч тийм. Гой зөвшөөрөл байсан юм нөө. Их л давуу хэрэгтэй зөвшөөрөл байж. За нэг иймэрхүү л байна да. Зинглээ. Энэ киноны тухай Жаки Чаны энэ яг Холливуудын яг од болсон ч гэсэн яг Холливуудын кино гэдэг үднээсээ тесрэлт хийсэн кино бол яхааргүй манай Rush Hour байгаа юм. Яг Жаки Чан маань бол өөрөө бол Холливуудаар дутхгүй бат хүн л дээ. Дэлхийд даяар од болсон. Тийм ээ тийм. Би одоо Жаки Чаны кинонуудад дуртай мөртлөө яг Rush Hour бол нэг миний тийм Жаки Чана тоглосныг дуртай кино биш байгаа. Ер нь тийм. Яг түүний оргил кино бол биш. Гэхдээ яг за Холливуудд ийм болцсон. Холливуудынхан таалсан ийм кино л гэж одоо үзсэн л дээ нэг чинь. Тийм л юм байна. Тэгээ англиар ярьж байгаа. Бид нар чинь болохоор Хонконгийн хятадаар мандарин энтраар ярьдаг. Өөд чинь Хонконг чинь юу вэ? Кантонизер ярьдаг санагдаад байгаа. Бурууч санаж магадгүй. Тим хэлээр нь үзэж байгаа дасцсан. Америкт бол тэрүүгээр нэг үзэж яахгүй шүү дээ. Гэтэ гой зодтолтой гой нийтмийн жүжигч маань гэдэг нь л мэддэнд. Тэгвэл яг англиар ярьсан анхны хан супер хит юм байна. Харин тийм байна. Түрүүн дээр дурдгдсан нэг Жанзи гэдэг нэг жүжигчин байна. Эмэгтэй жүжигчин задалтай байгаа тэр нэг хөөхөн байна шүү дээ. Би тэрийг болохоор юугаар нь мэддэггүй гэхээр Ван Фэн гэдэг хятадын бас яг алдартай дуучин байдаг. Цунзаа манзаа гэдэг дуу тоглол. Тэрний хүүхдээ гаргаж гэрэлжсэн. Одоо ороо хамт амьдардаг хүн мэддэггүй. Тэгээ тэрүүгээр нь мэддэг байхгүй. Сая дуртай хоёр хүн яасан юм аа. За. Тийм түүний нэрийг яг сал юу гэдэг чи ард урдаас нь дуудаж болдго юм байлаа л. Тийм ард урдаас нь. Тийм байлаа. За ингээд мөрөөдөлтөй орлон тоглогч хүн мөрөөдөлтөй хөтлөгдөөд та юу түүнийхээ төлөө зүтгээд хөдөлмөрлөөд ямар амжилтанд хүрч чаддгийг Жаки Чан бол жинхэнэ харуулж байгаа. За яг тэр жинхэнэ түүхийн яаж хөдөлмөрлсөн мөрөөдлөгөө төлөө юу хийсэн
За тэгээд ар гэрийн талаар ч юм уу те хоёлаа яг Жаки Чаны намтар нэвтрүүлэг дээр ярих бол. За баярлалаа. За баярлалаа. За та бүхэн маань шинжлэх ухаан таны мэдхүү Од Мөндөр сувгийн кино түүх нэвтрүүлгийг НТV телевиз болон Од Мөндөр радио 83.3 107 хост толгойноор хүлээн авч сонслоо. За шинжлэх ухаан таны мэдхүйг дэмжин түгээн дэлгэрүүлэхээр Монголын ажлын байрны үндэсний платформ Юрайтай Зангацгийн мэн Skytel компани маань хамтран ажиллалаа. Студиуд Инх Бат Цэнгэл хоёр нар байлаа. Дараагийн киногоор уулзлаа. Баяртай. За баяртай. За. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан таны мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худлаачлалын банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.